За та жил болгон та 100 болгон хөдөө явдаг уу? Жирийн одоо цаг. Жирийн одоо цаг учраас do you go to the countryside? Countryside 100 болгон гэжлээ. Every summer. Do you go to the countryside every summer? За энэ үгээр болохоор та 100 болгон хөдөө явдаг уу гэж байна. Тэгэхээр present simple tense буюу жирийн одоо цаг. За одоо тэгвэл жирийн өнгөрсөн цагаар хувиргая. Та 100 болгон хөдөө явдаг уу гэдэг жирийн өнгөрсөн цаг болгож хувирвал жирийн өнгөрсөн цагийн хэрэглэгддэг did гэсэн туслах болгон орж ирнэ. Did you go to the countryside last summer? Өөрөлдөл жирийн өнгөрсөн цаг дээр хэрэглэгддэг last гэсэн үг маань орж иж байна. За бүтнээр нь орчуулвал та өнгөрсөн 100 хөдөө явсан уу гэж байна. Явсан уу гэж асууж байгаа учраас did гэсэн юм туслах болгон хэрэглэгдэж байгаа. За та эх 100 хөдөө явах уу? Та эх 100 хөдөө явах уу? За та эх 100 хөдөө явах уу гэж асуувал Will you go to the countryside next summer? Next summer. Та эх 100 хөдөө явах уу гэж байна. За энэ асуултанд энэ бол ерөнхий асуулт аа. Энэ ерөнхий асуултанд бүгд үгээс гэж хариулъя. Үгүй ээ. Би хөдөө явдаггүй. Үгүй ээ, би 100 болгон хөдөө явдаггүй. No, I don't. Яг бол жирийн одоо цаг. Жирийн одоо цаг маань don't даасан гэсэн услуулгаар хэрэглэнэ. No, I don't go to the countryside. За. Did you go to the countryside last summer гэсэн асуултанд үгүйсгэж хариулъя. Үгүй ээ. Би нөднөн 100 хөдөө яваагүй. Өнгөрсөн 100 би хөдөө яваагүй. За тэгвэл энэ past simple tense учраас no, I don't гэсэн энэ туслах хууль маань didn't гэсэн туслах хууль салгидчих юм. Өөрөлдөө жирийн өнгөрсөн цаг туслах хууль маань did. Did яраас not аваад not. Товчсон хэлбэр нь didn't. I didn't go to the countryside. За зөвхөн тослох хуулийг салгидаад 2 цаг утга гараад ирж байгаа юм байна. Харагдаж байгаа. I don't go гэвэл жирийн одоо цаг. I didn't go гэвэл жирийн өнгөрсөн цаг болчихсон. За will you go to the countryside next summer? Та эх 100 хөдөө явах уу? За би эх 100 хөдөө явахгүй гэж хариулах гэж байна. Эх 100 би хөдөө явахгүй гэж хэлвэл no, I didn't гэдэг нь will not буюу товчлоод won't гэсэн юм туслах хуулийг орж ирж байна. Үгс хэлбэр маань I won't. No, I won't go to the countryside. Үгүй би хөдөө явахгүй. No, I won't go to the countryside. За тэр өнөөдөр хичээл бол өмнө үтсэн хичээлүүдийн өмнө үтсэн цагуудын өөрөлдөл simple-ийн 3 цагийн харьцуулсан ийм давтлах хичээл байна. За тэгэхээр жирийн одоо цаг дээр та явдаг уу гэдэг одоо жирийн одоо цагаар асуул do you go гэж асуув. Та явсан уу гэж асуух юм бол did you go? Та явах уу гэж хэлвэл will you go? За та сагс тоглодог уу гэж асууж болно. Энэ тохиолдолд do you play basketball? Та сагс тоглосон уу гэж асууя. Тэгвэл did you play basketball? Та сагс тоглох уу? Will you play basketball? Өөрөлдөл do, did, will гэсэн simple-ийн 3 цагуудын туслах хуулиудад нь солигдоод бусад өгүүлбэр төгсөн байрлал нь адилхан байдаг мана гэдгийг бүгд анхаарал аваарай. За үгүйсгэх хэлбэр дээр
Нөгөө do, did, will гэсэн туслах үйл үнүүдийн араас not гэсэн үг ороод товчлогдсон хэлбэр энд харагдаж байна. Өөрөөр хэлбэл do not гэдэг нь don't, did not, didn't, will not, won't. За одоо би явдаггүй гэж хэлвэл I don't go. Би хөдөө явдаггүй. I don't go to the countryside. Би хөдөө яваагүй. I didn't go to the countryside. Би хөдөө явахгүй. I won't go to the countryside. За энэ дээр юу харагдаж байгаа юм бэ гэхээр simple үгийн 3 цаг буюу present simple, past simple, future simple гэсэн 3 цаг маань үгүйсгэх хэлбэр дээр хэрхэн үүссэн байна вэ? Хоорондоо юугаар ялгаатай байна вэ гэдэг нь энд харагдаж байна. За одоо ингээд өгүүлбэрийн загварыг ингэж мэдэж авчаад тэр өгүүлбэрийн загвар дээр байгаа үгнүүдийг солиод маш олон өгүүлбэрүүдийг өөрсдөө бий болгож гаргаж ирэх юм боломжтой. Жишээлбэл би тамхи татдаггүй гэж хэлвэл I don't smoke. Өөрөөр хэлбэл don't, didn't, won't гэсэн юм туслах үйлүүдийн араас орсон үйл огт хувирдаггүй. Үндсэн хэлбэрээр байдаг. За тэгвэл би тамхи татдаггүй гэж хэлвэл I don't smoke. Би тамхи татдаггүй. I didn't smoke. Би тамхи татаагүй. I won't smoke. Би тамхи татахгүй. За би бүжгэлдэггүй гэж лээ. Би бүжгэлдэггүй. За тэгвэл I don't dance. Би бүжгэлдэггүй. Би бүжиглээгүй гэж хэлвэл I didn't dance. Би бүжиглэхгүй. I won't dance. За би уудаггүй гэж лээ. I don't drink. Би уугаагүй. I didn't drink. Би уухгүй. I won't. I won't drink. За бол энэ дэр зарим хүмүүс асуудаг. Энэ don't, didn't, won't гэсэн юм туслах үйлдвэрийн хэлбэрүүд үүссэн хэлбэртэйгээ мөн do, did, will гэсэн ийм туслах үйлдвэрүүд маань монгол хэлэнд ямар нэгэн утгыг илэрхийлдэг үү? Өөрөөр хэлбэл монгол хэлнээ орчуулагддаггүй гэж ингэж суулгадаг. За тэгвэл өнөөдөр огш нэг тайлбар хэлье. За энэ дэр go гэсэн үг авсан учраас бүгдээрээ тоглох гэдгээр нь сольж үзье. Та сакс тоглодог уу гэсэн. Тэгвэл Did you play basket? Та сакс тоглодог уу? Тоглодог уу гэж хэлвэл Do you play basketball? Та сакс тоглосон уу? Та сакс тоглосон уу гэж асуувал past simple tense болж байгаа. Тийм учраас Did you play basketball? Та сакс тоглосон уу? За та сакс тоглох уу гэсэн. Тэгвэл will you play basketball? Та сакс тоглох уу гэж. За тэгвэл түрүү чи ярьж байгаа гэж өргөжлүүлэх гэж байна. Do, did, will гэдэг маань энэ тохиолдолд ямар утгыг илэрхийлж байгаа юм бэ гэхээр ийм утгаар илэрхийлж байгаа. Who. Do you play basketball? Та сакс тоглодог уу? Андуурчлаа. Жирэ одоо цаг. Жирэ одоо цаг учраас дагуу. Нара. За. Do you play? Тоглодог уу? Даг гэдэг энэ дөрвөн зэрэг байгаа. Та дуулдаг уу гэж хэлвэл do you sing? Та англиар ярьдаг уу? Do you speak English? Дагуу. За тэгвэл did you play basketball? Did you play basketball гэдгийг орчуулвал та сакс тоглосон уу? Өөрөөр хэлбэл did гэдэг туслах үйл маань асуу хэлбэр дээр орохоор тэр тусмаа ерөнхий асуултан дээр орохоор сануу гэж хэлэгддэг байна. Өөрөөр хэлбэл энэ дараа do гэдэг нь дагуу гэж хэлэгдэж байгаа. Did гэдэг нь монгол хэлнээр сануу гэж хэлэгдэж байгаа. Will гэдэг нь англи хэлнээр туруун багш нь бичсэн who. Энэ бол жирийн ирээдүйн цагийн ерөнхий асуултын орчуулга байна шүү дээ. За ингэж мэдээд авах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл одоо дагуу гэсэн ийм өгүүлбэр бүтээх гэж байгаа бол хийх гэж байгаа бол ийм өгүүлбэрийг ашиглах гэж байгаа бол та дүү даас хураалн хэрэглэж эхлэнэ гэсэн тухай өгүүлбэр чинь. Сануу гэсэн өгүүлбэр асуух гэж байгаа бол дид гэсэн туслах өгүүлбэр эхлэх юм байна. Өөрөөр хэлбэл дид гэсэн туслах өгүүлбэр маань ийм утгыг илэрхийлдэг гэж ойлгож болно. Will гэсэн одоо өгүүлбэрээр эхлэх юм бол монгол хэлний ингэж болгогдно. Монгол хэлний хуу хүү гэсэн ийм асуу зохиох гэж байгаа бол таны англи хэлний өгүүлбэр will гэсэн туслах өгүүлбэр эхэлдэг юм байна гэж ойлгож болно. За энэ өгүүлбэр дээр бүгдээр үзье. Би тэгдэггүй, тэгээгүй, тэгэхгүй буюу би иддэггүй гэж тийм. Үгүй ээ, би иддэггүй. За тэгвэл no No, I don't eat. За. Үгүй би иддэггүй. Үгүй би идээгүй гэж хэлвэл No, I didn't eat. За нэг их хэвтэй. За алч. No, I didn't eat. Үгүй би идээгүй. Би идэхгүй гэж хэлвэл No, I won't eat. За тэгвэл энэ don't, didn't, won't гэсэн туслах өгүүлбэр маань монгол хэлний утга илэрхийлэл одоо ямар утга илэрхийлэх вэ? Өөрөөр хэлбэл монгол хэлний орчуулгатаар бол үүнийг яаж орчуулж болох вэ гэдгийг одоо гэж хэлж өгч байна. I don't eat. Би иддэггүй. Өөрөөр хэлбэл don't гэдэг үг маань даггүйгийн дөрвөн зэрэг. Даггүй, дэггүй, доггүй, дэггүй тийм ээ. За тэгвэл I didn't eat гэж байна. Тэгвэл энэ didn't гэдэг маань монгол хэлний юу гэж хэлэх вэ гэхээр аагүй. Аагүй. Өөрөөр хэлбэл би идээгүй. Идээгүй. Okay? I didn't hear. I didn't hear. Би сонсоогүй. I didn't meet. Би уулзаагүй. За, тэгвэл жирийн ирээдүйн цаг дээр. No, I won't eat. Тэгвэл won't гэдэг нь монгол хэлний үгч хэлбэл ихгүй гэж хэлж байна. Ихгүй. I won't eat. Би идэхгүй. Идэхгүй. За тэгвэл энэ don't, didn't, won't гэсэн энэ туслах өгүүлбэр маань монгол хэлний ийм утгыг илэрхийлэх юм байна. Ингэж орчуулагдах юм байна гэж ингэж ойлгож авч болно. За тэгвэл цаашаа явлаа. Тусгай асуулт руу ороо бүдрөө. Та хаана ажилладаг вэ? гэж асууж үзье. Та хаана ажилладаг вэ? Where? Тусгай асуулт учраас асуух үгээр эхлэж байна. За тэгээд туслах өгүүлбэр маань жирийн одоо цаг учраас дүү гэдэг нь орж ирж байна. За тэгээд үүлийн эзэн. Where do you work? Where do you work? Та хаана ажилладаг вэ гэж. Хаана ажилладаг вэ? За энийг жирийн өнгөрсөн цаг болгоё. Та хаана ажилласан бэ? Өчигдөр та хаана ажилласан? За тэгвэл Where did you work? Past simple tense туслах өгүүлбэр нь орж ирээд тухайн өгүүлбэр маань жирийн өнгөрсөн цаг болсон харагдаж байна. За тэгвэл та хаана ажиллах вэ гэж лээ. Та хаана ажиллах вэ? Та хаана ажиллах вэ гэж хэлвэл Where will you work? Where will you work? Та хаана ажиллах юм бэ? Where do you work? Та хаана ажиллах юм бэ? Where did you work? Та хаана ажилладаг байсан бэ? Та хаана ажилласан бэ? Where will you work? Та хаана ажиллах вэ? гэж ингэж орж байна. За тэгвэл энэ монгол хэлний тусгай асуултын дотор орсон do, did, will гэсэн туслах үйл үг маань монгол хэлэнд яг яаж орчуулагддаг вэ? Энийг бүгдээ хараа. За тэгвэл where do you work гэдгийг do-г орчуулж үзье. Та хаана ажилладаг вэ? За тэгвэл do гэдэг маань даг вэ гэж орчуулагдсан юм байна. Даг вэ.
За энэ хоёр дахь үйлбэрийг Where did you work? Та хаана ажилласан бэ? Сан бэ. Нөгөө did гэдэг чинь одоо яг орчуулагдаад байгаа юм уу? Орчуулагдвал одоо яг ямар утгаар орчуулагдаад байгаа юм? Яаж орчуулагдаад байгаа юм бэ гэдэг энэ олон асуултанд багш нь хариулж байна. Where did you work? Та хаана ажилласан бэ? Окей. За тэгвэл та хаана ажиллах вэ? Хараа. Та хаана ажиллах вэ? Боёо will гэдэг маань монгол хэлнэ. Вэ гэж хэлдэг та. Та хаана ажиллах вэ? Та хаана ажиллах юм бэ? За юм. Дагвэ, самбэ, хэвэ. Дагвэ, сангбэ, хэвэ. За ингэ тусгай асуулт нэр гараад ирж байгаа. Тусгай асуултанд одоо юу гарч ирж байгаа юм бэ гэхээр present simple, past simple, future simple гэсэн туслах үйл үндэслэмжтэйгээр 3 цаг хэрхэн үүсэж байна? Хоорондоо яг яаж ялгагдаад байна? За энэ туслах үйлдвэрүүдийн орчуулга нь яг ямар монгол хэлэнд одоо ямар янзаар орчуулагдж байна вэ гэсэн ийм олон зүйлийг одоо яг энэ өгүүлбэрээс харж мэдэж ойлгох ийм боломжтой байна. За тэгвэл цааш явлаа. Бид нар сая ерөнхий асуулт үгүйсгэх хэлбэр тусгай асуултанд бичсэн. Одоо тэгвэл батлах хэлбэрийг бүдрээ хийчихсэн. Батлах хэлбэр. За тэр эмэгтэй дуулдаг гэжлээ. Тэр эмэгтэй дуулдаг. За тийш хэлбэл юу гэж хэлэх вэ? She дуулах гэдэг үйл үг маань sing гэсэн үг байна. Sing. За тэгээд энэ жирийн одоо цаг учраас жирийн одоо цагийн батлах хэлбэрт байгаа өгүүлбэрийн үүлийн эзэн нь 3 дахь биеийн ганцтай байх юм бол үүлгүй араас яадаг вүлээ? S гэсэн төслийг залгана. За ингээд өгүүлбэр гарчиж байгаа. She sings. Тэр эмэгтэй дуулдаг. За энэ бол жирийн одоо цагийн батлах хэлбэр дээр байгаа өгүүлбэрийн жишээ. Тэр эмэгтэй дуулдаг. За тэр эмэгтэй дуулсан гэж хэлбэл she sing гэдэг үйл үг маань дөрмийн бус үйл үг байна. Дөрмийн бус үйл үг учраас үйл үг нь хувирна, өөрчлөгдөнө. За тэгвэл яаж өөрчлөгдөх вэ гэхээр sing гэдэг нь sang болно. She sang. За энэ бол past simple tense буюу жирийн өнгөрсөн цаг. Тэр эмэгтэй дуулсан. Sing, sang. За энэ дэр яг ямар өөрчлөлт гараад яач вэ гэхээр S-аас A ороод sing гэдэг нь сайн болсон байна гэдгийг бүгдээ ингээд харуул буруу өшөө илүү ойлгомжтой болох баг. За ингэж sing. Энд дэр болохоор жирийн одоо цаг дээр болохоор үүлгээрээс S гэсэн болохоор жирийн одоо цаг үүсэж байна. Sings. А жирийн өнгөрсөн цаг дээр болохоор sang. Дөрмийн бус үйл жирийн өнгөрсөн цаг хувирсан хэлбэр энэ гарч ирж байна. За тэгвэл тэр эмэгтэй дуулна гэж хэлье. Тэр эмэгтэй дуулна. За тэр эмэгтэй дуулнаа гэж хэлбэл жирийн ирээдүйн цагийн will гэсэн туслах үйл үг нь орж ирнэ. Батлах хэлбэр дээр хэрэглэгддэг гэж утсан байж байгаа. Жирийн ирээдүйн цагийн will гэсэн туслах үйл үг ороод хойноос нь үйл үг нь хувираг хэлбэрээр орно. Өөрөөр хэлбэл she will sing. Орчуулбал тэр дуулна. За мөн орчуулгын бүдрээ харъя. Жирийн өнгөрсөн, жирийн ирээдүйн. Өөрөөр хэлбэл present simple, past simple, future simple орчуулга. Тэр эмэгтэй дуулдаг. За дагийн дөрөв зэрэг. Тэр эмэгтэй дуулдаг. За тэр эмэгтэй дуулсан гэвэл дуулсан. Саны зөрүүн зэрэг. Ингэж орчиж байна. Тэр эмэгтэй дуулна. Жирийн ирээдүйн цаг орчуулгахдаа наагийн дөрөв зэрэг орчиж байгаа. Наагийн дөрөв зэрэг. За тэгэхээр нөгөө батлах хэлбэр. Англи хэлний 5 хэлбэрийн тухай бид нар үзэж байсан. Өмнө батлах хэлбэр дээр болохоор энгийн бүлгийн 3 цаг маань ингэж харьцуулагдаж гарч ирж байна. Ингэж ялгаанууд нь ингэж бас
маш тодорхой ялгаа гарч иж байгааг бүгд анзаараад аваарай. Тэр эмэгтэй дуулдаг үйл жирийн одоо цагийн үүлийн эзэн 3 дуурын ганц тоо байх юм бол тэгээ хэлбэр нь батлах хэлбэр дээр байвал хойноо үйл үг нь S төгсөл залгадаг. Жирийн өнгөрсөн цаг дээр үүсэлтэй 2 янзаар үүснэ үйл үг нь. Дөрмийн үйл үг, дөрмийн бус үйл үг. Энэ дөрмийн үйл үг учраас sing гэдэг нь сайн болж өөрчлөгдөж байгаа. За тэгвэл жирийн ирээдүйн цаг дээр болохоор үүлийн эзний араас үүлийн эзний араас жирийн ирээдүйн цагийн туслах үйл үг нь ороод хойноос нь үйл үг орж энэ жирийн ирээдүйн цаг маань үүсэж гарч байгаа. За тэгэхээр she will sing гэдэг нь тэр эмэгтэй дуулна. Дуулнаа гэж байна. Дуулна. За тэгвэл энэ бол дөрмийн бус үйл үг. Одоо тэгвэл дөрмийн үйл үгэн дээр бүгдрээ жишээ авчээ. Тэр эрэхтэй. Тэр эмэгтэй цэвэрлдэг гэж хэлээ бүгдрээ. Тэр эмэгтэй цэвэрлдэг. За тэгвэл юу хэлэх вэ гэхээр үүлийн эзэн нь she. Цэвэрлдэг. За жирийн одоо цагийн батлах хэлбэр дээр байгаа үйл үгийн араас S гэсэн төгсгөл залгадаг. За тэгэхээр яах вэ гэхээр she За ингээд үүлийн эзэн 3 дугаар биеийн ганц тоо хэлбэр нь батлах хэлбэр дээр цаг нь жирийн одоо цаг байгаа учраас үйл үгийн араас S төгсгөл залгана гэсэн ийм дүрмийн дагуу энэ үг ингээд авчиж байгаа. За мөн S байхгүй жишээ гэж болно. За энийг ерөөсөө бүгд S байхгүй жишээгээр үзээ. Тэд нар цэвэрлдэг гэсэн жишээ. За тэгвэл бүр өшөө илүү шалгал гарчих бах. Тэд нар гэдэг маань they. За тэд нар цэвэрлдэг гэж хэлвэл they clean. Энэ дээр яагаад S аваад байгаа юм гэхдээ тайлбарласан байгаа. Энэ дээр яагаад S авахгүй байгаа юм гэхээр 3 дуурын ганц тоо биш. Үүлийн эзэн 3 дуурын ганц тоор батлах хэлбэр дээр байх юм бол үл S авна гэдэг. За тэгвэл тэд нар цэвэрлдэг үл they clean гэж хэлнэ. За тэгвэл тэд нар цэвэрлсэн гэж хэлээ. Тэд нар цэвэрлсэн. За тэд нар цэвэрлсэн гэдэг дээр clean гэдэг үг маань дөрмийн үйл үг байгаа. Дөрмийн үйл үг нь яадаг вэ гэхээр хойноо ed гэсэн төгсгөл залгавчдаг. Дөрмийн бус үйл үгэн дээр ed гэсэн төгсгөл залгахгүйгээр үйл үг нь хувирдаг гэдэг энэ жишээн дээр бүгд харсан байгаа. За тэгвэл тэд нар цэвэрлсэн гэж хэлвэл they cleaned гэж хэлэх юм байна. За тэгвэл тэд нар цэвэрлэн гэж хэлэх юм байна. Тэд нар цэвэрлэнэ. За тэгвэл юу хэлэх вэ гэхээр they will clean. They will clean. За тэгэхээр энэ дээр 3 цагийн ялгаа авсан гэж гарч ирж байна. Энэ дээр одоо яг энэ юунаас өгүүлрээс юугаар ялгаатай юм бэ гэхээр S байхгүйгээр ялгаатай байна. S жирийн одоо цаг дээр. Энэ S үүлийг араас S төгсгөл залгасан байна. Энэ үүлийг араас S төгсгөл залгаагүй. Энэгээр ялгаатай байна. Хоёрдугаарт нь sing гэдэг үг маань дөрмийн бус үг учраас past simple tense дээр үндсээрээ хувирч өөрчлөгдсөн байгаа нь харагдаж байна. Батлах хэлбэр дээр. Clean гэдэг маань дөрмийн үйл үг учраас хойноо ed гэсэн төгсгөл залгаж бичигдсэн байна. Энэ дээр бас юм ялгаа бас гарч иж байгаа гэдэг бүгд хараад ажиллаад байгаараа. Жирийн ирээдүйн цаг дээр болохоор үүлийн эзний араас will гэсэн туслах үйл үг ороод хойноос нь үйл үг нь хувирог хэлбэрээр орж байгаа нь энэ хоёр цаг дээр ерөнхийдөө зарчмын хувьд адилхан байна гэдэг нь бас ингэж харагдаж байна. За ингээд англи хэлний 5 хэлбэрийн 4 хэлбэр дээр бүгд ажиллачлаа. Одоо 5 дахь хэлбэр юу үлдсэн бэ гэхээр disjunctive question буюу тусгай асуулт. За энэ тусгай асуултан дээр бүгд тэд нар сурдаггүй, ажилдаггүй гэсэн жишээ авч үзье. Тэд нар сурдаггүй, ажилдаггүй. За тэгээд жирийн ирээдүйн цаг учраас тэгээд ялгах асуулт учраас дүү гэсэн туслах бол эхэлж байна. За тэгээд үүлийн эзэн маань they. Do they сурдаггүй, ажилдаггүй. Ялгаж байгаа хоёр үг нь үйл үг. Үйл үгийн ялгаж байгаа хоёр үгийнхаа дунд нь о гэсэн холбоос үгийг хийгээд ялгах асуулт үүсдэг. За тэгвэл одоо ингээд бүтэн өгүүлбэр маань гараад ирж байгаа. За бүгд уншъя. Do they study or work? Орчуулбал
тэд нар сурдаггүй, ажилдаггүй гэж байна. За яг энэ өгүүлбэрийн энэ дүү гэсэн туслах хуулийг маань ямар одоо орчуулгаар яаж одоо ойлгогдоод байгаа юм бэ гэдэг нь дээр гараад ирж байна. Тэд нар сурдаггүй, ажилдаггүй гэж байна. За тэгэхээр энэ жирийн одоо ерөнхий асуулт, ялгаа асуулт хоёрын ерөнхий асуулт, ялгаа асуулт хоёрын орчуулганд ерөнхийдөө адилхан гэж ойлгож байна. Энэ хараа. Энэ дээр дагуу гэж байна. Энэ дээр дагуу. За тэгвэл тэд нар сурдаг байсан уу, ажилдаг байсан уу гэж асууя. Тэд нар сурдаг байсан уу, ажилдаг байсан уу гэд жирийн одоо цагийн өгүүлбэрийг жирийн өнгөрсөн цаг болгож байна. Жирийн одоо цагийг жирийн өнгөрсөн цаг болгоход мэдээж дүү гэсэн жирийн одоо цагийн туслах хуулбар маань did гэсэн туслах хуулбартай байраа тавьж өгч байгааг та бүхэн харж байгаа. Did they study or work? Did гэсэн туслах хуулбар орсон тохиолдолд үйл үгэн дээр ерөөсөө ямар ч өөрчлөлт гарахгүй. Өөрөөр хэлбэл do, does, did, will гэсэн ийм туслах хуулбартай өгүүлбэр нь ийм туслах хуулбарууд өгүүлбэрт орсон тохиолдолд үйл үг нь огт хувирдаггүй гэдэг үгээрээ бас хараад анзаараад аваарай. Жишээлбэл энэ хараа. Do, did, will ерөнхий асуултанд орсон байна. Үйл үг нь огт хувираагүй байна. За энэ дээр бас нөгөө do, did, will нь явж байгаа. Do not, did not, will not. Үгүйсгэх хэлбэрийн энэ өгүүлбэрт байгаа үйл үг нь огт хувираагүй байгааг та бүхэн харж байна. За мөн энэ дээр хараа. Do, did, will гэсэн туслах хуулбараас туслах хуулийг орсон өгүүлбэрийн үйл нь хувирахгүй байгаа гэдэг нь бас ингэж харагдаж байна. Гэтэл батлах хэлбэр дээр do, does, did ороогүй шүү дээ. За тэгвэл энд үйл үг нь хувирна гэдэг нь бас энд ингэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл батлах хэлбэр дээр тухайн үгний одоо дүрм нь тухайн өгүүлбэрийн дүрм үйлчлдэг бахна гэдэг нь эндээс харагдаж байна. Ямар тохиолдолд эс залгаад байгаа, ямар тохиолдолд эс нь байхгүй байгаа, ямар тохиолдолд үнсээр үйл үг үнсээр хувираад байгаа, ямар тохиолдолд хувирахгүйгээр ид гэсэн төсөл хойноос залгаад байгаа юм бэ гэдэг бүтрээ ажиллаад аваарай. За тэгвэл энэ дээр үг эргээд оръё. Орчуулбал тэд нар сурдаг байсан уу эсвэл ажилдаг байсан уу? За өөрөөр орчуулж болно. Тэд нар сурсан юм уу эсвэл ажилласан юм уу? За тэгвэл энэ хоёр янзаар орчуулж болно. Сануу гэж орчуулагдж болно. Мөн өнгөрсөн цаг давтагддаг байсан үйл явдлын орчуулга болох даг байсан уу гэж орчуулагдж болно. Даг байсан уу? Өөрөөр хэлбэл тэд нар сурдаг байсан уу? Ажилдаг байсан уу гэж байна. За тэд нар сурах уу эсвэл ажиллах уу? Тэд нар сурах юм уу эсвэл ажиллах юм уу? За тэгвэл мэдээж жирийн цагийн туслах хуулбар орж иж байна. За тэгээд өгүүлбэрээ уншъя. Will they study or work? Тэд нар сурах уу? Эсвэл ажиллах уу? Өөрөлдөл who гэсэн эм туслах хуулбар орж иж байна. Биш ээ. Will гэсэн туслах хуулбар маань ингэж хувирч өөрчлөгдөх юм байна гэдэг нь эндээс харагдаж байна. За ямар гэсэн өгүүлбэр төр бүдрээ авч үзье. Ямар та ямар дар суудаг вэ? Өөрөлдөл одоо обжектыг асуувал нь ямар одоо бүтцтэй байдаг юм бэ? Та ямар дар суудаг вэ? Which wine та уудаг вэ? Do you drink? Which wine do you drink? Жирийн одоо цаг учраас do орж иж байна. За тэгвэл та ямар дарс уусан бэ гэж хэлээ. Тэгвэл which wine did you drink? Та ямар дарс уусан бэ? Та ямар дарс уух вэ гэж хэлээ. Та ямар дарс уух вэ? Which wine will you drink? За ямар дарс, ямар хэл, ямар ном гэж хэлвэл which гэсэн асуухын араас object нь орчдөг юм гэдэг бүгдээ хараад аваарай. За тэгээд орчуулгын бас юутай адилхан. Мэдээж тусгай асуулт учраас уудаг вэ, уусан бэ, уух вэ? Өөрөлдөл даг вэ, сан бэ, хээ вэ? Do, даг вэ, did, сан бэ, will, хээ вэ гэж ингэж орчуулагдана. За ингээд өнөөдрийн хичээлээр багш та бүхэнд
Симплүлийн 3 цаг маань хоорондоо хэрхэн ялгагддаг? Тэр тусмаа do, did, will гэсэн туслах үйл үндэслэмжтэйгээр 3 цагууд хоорондоо яаж ялгагдаж, ямар утга санаа илэрхийлэгдэж, одоо өгүүлбэрийн бүтцэд нь ямар юутай онцлогтой, ямар байдалтай байдаг юм бэ гэдгийг давтаж энгийн мөлгийн 3 цагийг давтсан юм давтлах хичээл өнөөдөр болж өнгөрлөө. Одоо ингээд уламжлалт ёсоор сэтгэл рүү орно. Та бүхнээс ирсэн асуултыг багш нь одоо хариулъя. За ингээд юунуудаа сэтгэлдээ бүлрээ бичээд одоо 3 цагийн гурвангийн одоо харьцуулсан хичээл орж байгаа учраас ойлгохгүй байгаа, мэдэхгүй байгаа, асуугыг хүссэн тэр асуултуудаа яг одоо багш руугаа илгээгээрэй. Тэр асуултанд чинь багш нь одоо хариулах гэж байна. Энэ хооронд одоо энэ саяны заасан тайлбарлсан зүйлийг бас хооронд нь сайн ажиглаж, анхаарч, уншиж юу ягаарай. Өмнөх хичээлүүдийн видео байгаа юу, яаж үзэх вэ гэж байна. За энэ бол өдөр болгон л би сануулдаг, анхааруулдаг. Одоо дахиад хэлье да. Сондөр хэлэн English Language Center гэсэн юуруу пэйж руу ороход байж байгаа. Сондөр хэлэн CGM руу орвол байж байгаа. Мөн Icon CGM руу ороход байж байгаа. Ер нь одоо энэ хичээлүүдийг бүгдээрийг нь хадгалж явж байгаа. Тийм учраас та бүхэн яг одоо шууд үзэж амжихгүй байгаа бол нөхөн үзэх юм боломжийг та бүхэнд олгож байгаа. За. Багшаа энэ цагуудыг яг ямар үед ашигладгийг сайн ашиглахыг сайн зааж байгаараа гэж байна. За энэ юуны цагуудын хэрэглээг одоо яг дараагийн хичээл болох 21 дугаар хичээл дээр жирийн одоо цаг ийм тохиолдолд ашиглагдана, жирийн өнгөрсөн цаг ийм тохиолдолд ашиглагдана, жирийн эрдүү цаг ийм тохиолдолд ашиглагдана гэдэг ингээд зааж өгнө. За тэгэхээр одоо бол та нар яг ингээд энийг хараад энэ бол ийм жирийн одоо цаг юм байна, жирийн өнгөрсөн цаг юм байна, жирийн эрдүү цаг юм байна, present simple, past simple, future simple хооронд маань ингэж ялгагдаж байгаа маань гэдэг ерөнхий ойлголтуудыг мэдээд авцсан байгаа. Тэгээд дараагийн хичээлээр бол яг одоо present simple tense ийм тохиолдлуудад ашиглагдана гэсэн тийм хэрэглээнүүдийг заах юм байна. Тэгэхээр та бүхэн одоо энэ 3 цагуудаа хооронд маш сайн ялгаж салгаад ойлгоод суурьаа сайн тавиад авах хэрэгтэй. За. Баярлалаа. Үнэхээр гоё тайлбарлаж өгч байна гэж байна. За баярлалаа. Хичээлээ сайн үзээрэй. Яг ингэж нарийн асуумаар байсан юм аа гэж байна. За. Happy Soldiers Day. За одоо сэргийн баяр болсон юм шиг байна. Барайч болоог байгаадаа болно. За баярлалаа. Бас Монгол улсын төлөө өгнө. Монгол улсын төлөө зүтгэхий гэдгийг Монгол улсын төлөө зүтгэхий гэдэг яг 3 сарын 18-нд багш та нарт хэлж өгье. 3 сарын 18-нд хичээлээ захдаа Монгол улсын төлөө зүтгэхий гэдгийг одоо юу гэж хэлэх вэ гэдэг. Өөр одоо яг ямар үг хэлгөө сурмаар байна гэдэг бас энэ комментээр юу ягаараа бичиж багштай үлдээж болно. За баярхаас илүүтэйгээр англи хэлээ сайн судалмаар байна. Англи хэлээ сайн үзмээр байна. Одоо баяр маань нэлээд олдож байна. Нэлээд одоо ихтэж байна. Тийм ээ. За ингээд ерөнхийдөө асуулт сэтгэл маань ингээд дуусч явах шиг байна. Одоо багшаа хичээлжсэн энэ хүрээд өндөрлөж байна. Ингээд эх 7 хоногийн баасан гарагийн 13 цаг хүртэл түр баяртай баярлалаа.